За одоо би харин нэг хүн болгоны одоо ерөөсөө сайн гаргахгүй ярихгүй байгаа нэг юм хэлье. За улсын их хурлын гишүүн Ж Мөнхбат гээд байсан. Тэр хүн чинь бүр сайд. Тэр тусмаа бол одоо засгийн газрын хэрэг эрхлэхийн сайд байсан. Ж Мөнхбат бол нүүрсний хамгийн том хулгайчийн нэг шүү. Ойролцоогоор 100 сая долларын одоо хахуул одоо юм хийсэн хүн гэж байгаа шүү дээ. Ж Мөнхбат их хурлын гишүүнээс өгчөөд зүхтаагаад гараад алга болцсон. Гэтэл тэр авилгатай тэмцхийн нөгөө 92 хүний нэрэн дотор Ж Мөнхбатын нэр байхгүй. Энэ ямар учиртай юм? Ж Мөнхбатын энхийн цагаан тагтаа юм уу? Ж Мөнхбатын нэр байхгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр би юу гэж хардаж байгаа гэхээр Ж Мөнхбат тэр 100 сая долларынхоо бараг 70-80 сая долларын 24 оны сонгуульд намдаа зориулж өгөхөөр тохироо хийгээд зүхтаасан байна. Ингээд Ж Мөнхбатын нэр ерөөсөө тэр нүүрсний хулгайчийн нэр доторч байхгүй, нөгөө шувуу гэдэг ажиллагаан дотор нь ч байхгүй. Өөрөөр хэлбэл Ж Мөнхбат сайхан ярьж тохироод зүхтаасан. Яг тэрнтэй адил Бадамжунаг ярьж тохироод авчирсан. Яг үнэн нь л хэлчихье. Тэ. Тэгэхээр энэ бүх юм чинь зүгээр шоу болоод байна. Тэ. Би Ж Мөнхбатыг авчирсан цагт сайхан бэлгийг авчирсан цагт удаан жаргалыг авчирсан цагт шувуу ажиллагаа гэдэгт үнэмшин. Тэгээгүй цагт бол би хэзээ ч үнэмшихгүй. Тэ. Энэ бол зүгээр аргаа барсан сонгуулийн нэг тийм ам тарай хийж өөрсдөө босгох гэсэн ийм л юм байгаа. Тийм шүү. Тэр Ж Мөнхбат гэдэг хамгийн том нүүрсний хулгайчийн нэр нь ч гарахгүй, хэрэгэн ч байхгүй, авчрах тэр шувуу ажиллагаанд нь ч байхгүй. Ийм явж байгаа шүү. За тэгээ сайхан бэлэг гээд нэг улсын иргэн болцсон гинлээ. Тэр сайхан бэлгийг чи өөртөө гаргаад явуулсан шүү дээ шүүхийнхэн. Сайхан бэлэгт хөлийн хориг тавьсан байхад шүүх хурлаар хөлийн хоригийг нэг өдөр цуцлаад тэгээ сайхан бэлэг тэр өдөр нь гарч явсан шүү дээ. Тэгээд эргэж ирээгүй. Тэгээд тэр одоо хаанхын чим нэг улсын нэг Европын улсын иргэн болцсон байна гэсгүй. Би хэлээд дээ шүү дээ. Мөнгөтэй хүнд ямар ч улсын иргэн олдноо. Олдно хөөе. Бадамжунаа мөнгөтэй хүн Филиппинд сууж байгаад баригдах хүн биш ээ. Тийм тэнэг хүн биш. Тэ. Тийм учраас тэр сайхан бэлгийг олж ир Ж Мөнхбатыг авчир. Тэр цагт л би харин энэ шоунуудыг чинь шоу биш гэж ойлгоно.